Сайн байцгаана өрхөн мэд үзэгчтэй. Бид та бүхэнд миний байр нэвтрүүлгийн 3 дахь дугаарыг хүргэх гэж байна. Өнгөрсөн 2 дугаараараа бид та бүхэнд эхнийх харан содон хороолол, дараа нь Цэцэрлэг төрүүлэнгийн Хойморт байршилж байгаа Park View Residence гэдэг хотхон танилцуулсан. За өнөөдөр бол бид нэр арай өөр орчинд нэлээд өөр байршилд байгаа нэгэн одоо үйл хөдлөх хөрөнгийг танилцуулах гэж байна. За бид нар бол бэлгийн одоо бэлэгт байдаг цуслангийн одоо чиглэл донд одоо байршдаг гэж хэлж болох юм. Одоо олон хүний мэддэг нэршлэр нэрлэх юм бол дөрвөн улирал хотхон гэж та бүхэн зарим нь сонссон байгаа бах. За ер нь захин хуудас Facebook орчинд бас энэ хотхны талаар мэдээлэл нэлээд явсан. За энэ дөрвөн улирал гэдэг хотхонд ирчихсэн сууж байна. За тэгээд Зуслангийн одоо байршилд байдаг буюу энэ маань Twin House буюу одоо хоёр залгаа байшин хоорондоо холбогдсон байдлаар зохион байгуулагдсан ийм байшин учраас бид нар бас нэвтрүүлгийнхаа харагдах байдлыг хөө одоо байгаа үзүүлж байгаа байдлаа арай өөр байдлаар үзүүлэе гэж шийдээд шорлог ингээ бас салхинд гарангаа манай үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани захирлууд ирсэн байгаа. За тэгээд өнөөдрийн дугаараар бид та бүхэнд энэ дөрвөн улирал хотхоныг танилцуулах болно. Хамгийн ихний асуулт маань ирсэн одоо үйл хөдлөх хөрөнгийн компани захирлуудаас энд ирсэн сэтгэгдлийн асуумаар байна. Ямар сэтгэгдэл төрж байна? Мэдээж энэ одоо бид нар худалдан авагчдад зориулсан мэдээлэл өгч байгаа гэдэг утгаараа ямар сэтгэгдэл төрж байгааг бас үзэгчтэйгээ хуваалцъя. Өвлийн улирал ортж байна. Тэгээд цэвэр агаарт үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байна. Дээрэс нь энэ хотхон өөр их гоё юм тэгш гадархтай баригдсан юм байна. Тэгээ гадна талаа бүх байр болон гаднаа юм террастай байгаа нь одоо өвөл зөнгөө яг дөрвөн улиралд бол байнга гэр бүлээрээ энд амьдрал гэдэг сэтгэл төрж байна. Миний хувьд хамгийн түрүүнд нүдэнд туссан онцлог зүйл гэвэл өөрийн гэсэн эзэмшил газартай. За найз нөхөд болон гэр бүлээ чөлөө цагаа өнгөрөх юм болцоо ингээ хангагдсан. Та бүхэн харж байна бид нар одоо шорлог хийж байна тийм ээ. Бид нар сая хотын юм завгүй их чимээтэй газраас ирээд яг энд суугаад бид нар ингээ сая жоохон хоорондоо ингээд ярилцах хооронд бол айгүй юм. Дуу чимээ байхгүй, ийм сайхан агаарт те ингээд суугаад ярилцж байхад бол үнэхээр яг энд иймэрхүү газар ялангуяа юм намрын сайхан налгар өдрүүдэд хангалын хэлснээр найз нөхдөд юм уу ахтай хамаатан саднаа авчирчаад ингээд нахшаараа сууж явах бол үнэхээр амьдралын бас нэг хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг юм уу гэж бодож байна. За надад төрсэн сэтгэл гэвэл ер нь одоо хотын төвд байгаа байшинтай хүмүүс бас орчноо солих үүднээс иймэрхүү тусдаа ийм одоо зохион байгуулалттай ийм байшингуудыг хаусуудыг их сонирхдаг болсон гэсэн. Тэгэхээр тэр утгаараа бол надад энэ их таалагдлаа. Дээр нь харахад бол одоо бас хүмүүсийн судалгаар гарсан байт юм билээ. Манайхан ч нөгөө хауст амьдарч үзсэн туршлага бас тийм ч урт биш учраас анх хаус авчихсан хүмүүсийн хандлага нь маш том метр квадраттай хаусуудыг аваад ирсэн гэж ярьдаг юм байлээ. Бараг 300-400 метр квадрат талбайтай. Тэгээд нөгөө хаустай амьдарчсэн хүмүүсээс нь асуухлаар нэг давхарт зурагт үзэл яг сайхан нойр хүрээл байж итл хоёр давхар руу гараад унтах гэхэлэр замдаа хамаг нойр сэргээл явцдаг гэж ярьдаг юм байлээ. Тэгэхээр энэ байшин руу ороод харахад бол доторх зохион байгуулалтыг их ухаалгаар шийдсэн. Хэрэгцээгүй зай талбай их багтай байх ёстой талбайнууд байгаа. Тэгээд бас тэмч одоо цөөхөн биш ам бүлтэй хүмүүс хүртэл тогтоо тухтаа амьдрах юм боломжийг бүрдүүлсэн гэдэг утгаараа надад их таалагдлаа. Метр квадратын хувьд ер нь хичнээн метр квадрат байгаа вэ? Төлбөрийн нөхцөлийг бас хүмүүс сонирхож байгаа байх. Ер нь хамгийн их түрүүнд асуудаг мэдээлэл шүү дээ. Нийтдээ 184 метр квадрат. Тэрэндээ террасын 30%, гаражийн 30% нь орцсон байгаа. Тэгээ үлдсэн нь яг амьдрах талбай нь. Тэгээд ер нь бол манай компани дээр аяг их ажиглагдчихсэн жижиг хаусууд их сонирхдаг хүмүүс. Манад байгаа нь болохоор Улаанбаатар хотод байгаа нийт хаусууд дандаа 300 м квадратаас дээш байдаг юм билээ. Тэгээд дагаад өнөө нь өндөр
тэрүүгээр нүр нэмээд дунд нь хэлчих тэрүүгээр хүмүүсийн сэтгэлгээнд хаус аавна гэвэл дор хаяж 500 сая буюу түүнээс дээш мөнгөтэй хүн хаус аавна амьдрна гэсэн ойлголт байдаг. Энэ хотхны хувьд болохоор метр квадратын үнэ сая 400 гэж байгаа. За тэгээд нийт хэмжээндээ үржүүлэхээр үн олвол одоо нэг 4 өрөө байрны үнэтэй тэнцэх тийм үнийн дүнд хаус авнаа гэсэн үг. Тэгээд бид нар түрүүн танилцахад төлбөрийн нөхцөлийг бол тэгж хэлж ирсэн. Энэ ондоо багтаагаад 30% төлж авахад үлдсэн 70% нь барилгын компаниас хүүгүү зээлээр авах боломжтой. 2 жилийн хугацаатай. Хүүгүү зээлээр. Тэгээд одоо ингээд нийтдээ эн чинь 32 хаус байгаа тийм 9 ашиглалтанд орсон. Тэрний 6 зарагдсан. Ингээ 3 хаус бол зарагдахад бэлэн. Үлдсэн 23 байна уу те 23 хаус бол захиалга одоо хийгдэж байгаа. Түрүүн бид нар харсан барилгын ажил нь маш идэвхтэй ард явагдаж байна. Тэгээд тэр захиалгын байрууд дээр болохоор бас хөнгөлтүүд байгаа. Урчлагаа 30% төлөөд гэрээгээ хийн, модон каркас босоход 40% төлнө, заслын ажил ороход 27%, тэгээ үлдэлхүүрээ авахдаа 3% ч гэдэг юм уу. Төлбөрийн нөхцлүүд бол маш уяатан 4-5 төрлийн төлбөрийн нөхцөл байгаа. Метр квадратын дундаж үнэг сая 850-60 мянга байлээ. Яг үнэтэй ч тэрнээс мэдээж дээшж доош хүмүүс дундаж гэдэг нь ойлгох бах тий. Тэгэхээр зэрэг дундаж үн сая 850-60 мянга байхад энэ хаус маань одоо сая 400 гэхээр нэлээд боломжийн санагдчихлаа. Бас нэг хаус нөхцлүүдэд танилцаа явахаар ингээд нөгөө экстрээр энтер те их анхаарал татгаар айтаахан. Тэгээд дотор амьдарч байгаа хүмүүсийн ганц нэг хүмүүстэй уулзаж үзэхээр бас сэтгэл айтаахан. Тэгэхээр ийм тохиолдолд метр квадратын сая 400-аар аавна гэхээр нэлээд боломжийн үн юм уу гэж бодогдчихлаа. Одоо хүмүүсийн хүсэлтүүд маань яаж байгаа вэ гэхэлэр бид нар өөрсдөө барилгаа байшингаа бариад өөрсдөө байшингаа бариад тэгээ нэг аятайхан хотоос холгүйхан шиг газар аваад тэгээ тэнцэнэ байшингаа бариад тэгээ бүх зарлуудаа оруулаад ингээд амьдрчвал яах вэ? Тэднэр дээр ингээд зөвлөгөө өгөөч гэсэн юм зөвлөгөө хүсэлтүүд бас нэлээд ирж исэн. Тэрний дагуу бид нар бас судалж үзсэн. Газар дээр бид нар газар аваад тэгээ тэрэн дээрээ байшин барих. Одоо тэгээ тэр гэр хорооллын барилгачлалт гэдэг байгаа. Аятайхан хотоос жоохон зайдуу газар хашаа байшинд эсвэл бол байраа барьчих ч юм уу те. Ингээд барихаар даваа болон сул талууд байгаа. Ихэвчлэн сул талууд бас ажиглагдаад байгаа байхгүй. Жишээлх юм бол хотоос жоохон ингээд зайдуу тэгээд нэг хашааны газар байшингаа бариад явахаар нөгөө нэг хажуу талд нь баахан утаанууд нь бас ингээл амьсгалаад байж идэг. Тэгээд нөгөө нэг хажуудаа гадааж орлонгууд нь барьсан хөрсний бохирдолтой гэл ингээд байж идэг те. Нэг уулын мохорт очиод нэг байшин барьчлаа ганцаараа. Хамгийн нэгдүгürt аюулгүй байдал талаас. Худалдаа авагч нарын гол зорилго юу байдг вэ гэхээр хүүхдүүдээс салхинд агаарт гарах хөгчдүүдээ бас нэг агаарт гаргачих гэсэн ийм л хүсэл байгаад байгаа шүү дээ. Эцсийн зорилго бол. Тэгтэл нөгөө хүүхдүүдийн маань аюулгүй хөгчдийн маань аюулгүй байдал нөгөө ганцаараа байгаа байшинд яаж бас ач холбогдол нь яаж гарч ирэх үү те. Дээрээс нь тэр нөгөө хотхны зохион байгуулалтгүй айлууд дээр чинь сард гардаг зарлууд маань айгүй нэлээд өндөр гардаг юм байна л да. Дан учраас. Жишээлх юм бол нөгөө өчнөө хөрөнгө оруулалт хийгээд барьсан сайхан байшин дээр харуул хамгаалалт байхгүй болоод нөгөөтгөн дээрээ санаа зовоод нөгөө стрессээ нэмэл яаж яхана шүү дээ. Хизээ нөгөө байшинд нь хулгай орчих болов нөгөө байшинд нь гар тавьчих болов гэд хараад байж байгаа. Тэхийн тулд хамгаалагчид очоо мөнгө өгнө шүү дээ. Манаач байршуулах. Манаач дээр хамгийн багадаа 300 мянгаас дээшээгээ бид нэр сардаад мөнгө өгчөөж нөгөө хүний чинь хашаандаа байлгана. Нөгөө байшингаа халаах, байшингаа арчилгаа тордлогоо гэд сардаа нэг 300-аас 400 мянган төгрөг гардаг юм байна. Тэгэхээр ингээд нэг сардаа 800-аас сая төгрөгийг зайлшгүй дангаараа байшин барьж байгаа хүмүүс маань тэн дээр зарцуулахаас аргагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бидний нөгөө нэг хайгаад байгаа энэ бид нар хайж үзээд энэ дөрвөн улирал хотхныг ерөөхдөө сонгож авсан хамгийн нэгдүгээрт энэ маань хотхны зохион байгуулалттай юм байна. Хоёрдугаарт сард гардаг бидний зардлын маань хангалттай 20-аас бараг 50-60% хэмнэлтийн хувьд бол ач холбогдолтой юм. Зам сүлжээ хамгийн ойр хотхон хороолдоо бас ордгийн байна гэсэн иймэрхүү үзүүлэлтүүдийг бас харж энэ хотхныг сонгож бид нэр танилцуулж байгаа. Энд нөгөө дөрвөн улирал амьдарч болох боломжтой гэдэг утгаар нь бүгдээрээ энд хүрээд ирдэг. Тэгээ нөгөө хүүхдээ сургууль соёл зөөх тухайн асуудал
яригддаг. Энэ тал дээр та нар юу хэлэх вэ? Зам харилцаа сайтай юм байна. Одоо дамбын замаар ороод ирж байна, шин зам. Дахиад Цэслэнгийн нэг 7 буудал өнгөрөөд ороод ирдэг замаараа орж ирж байна, бас шин замаар. Дээрэс нь ийшээгээ тусны буудалтай. Тэгэхээр энэ түрүү оршин суугч хэлж исэн төгжрээтэй үедээ бол хот руу нэг 30-аас 45 минутанд явдаг. Төгжрээгүй үедээ 20 минутанд яваад ордог. Тэгэхээр бас хотоос тийм их айхтар хол биш. Тэгтээ хотоос зайтай агаартай тий. Хотоос гадуур амьдрахад мэдээж ингээл бүх юм 100% дүүргэж чадахгүй шүү дээ. Ямар нэгэн сул тал гарч ил ярьж байгаа. Хамгийн гол нь тухайн хүний хувьд, тухайн гэр бүлийн хувьд, тухайн гэр бүлийн гишүүдийн хувьд хэр их даваа тал үүсэж байна вэ гэдгээл хүн бодож шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Нөгөө талаасаа бол бид нар бас хаусны төслүүд хэрэгжүүлэх байгаа хүмүүс бас манайхаас дэмжлэг авах судалгаа энэ төр хийхэд ер нь бол хүмүүс тийм хотоос нэг 10-20 км за бүр 30-40-ийг ч бараг тоохоолсон байна. Ер нь энэ дээр нэг айхтар ач холбогдол өгж одоо тэртээ дөрөв хот дотроо төгжээтэй шүү дээ. Нэг 104 замаас баруун 4 зам хоёрын хооронд явхад зарцуулж байгаа хугацаа энэ баг 20-30 км-т зарцуулчих байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ нөгөө тэр голд явж байгаа хугацаа, тэр голд хэрэгжилж байгаа түлшч гэдэг юм уу тийм яг адилхан баг. Тэгэхээр нөгөө хүмүүсийн эрүүл мэнд чухал уу, агаарын бохирдолтой орчиндөө нөгөө төгжээний дундаа байгаа дах уу, эсвэл жоохон хотоос зайдуу амьдраад мөн адил хугацаа, мөн адил зарцуулаад жоохон хотоос гарч амьдрах уу ч юм уу. Тэр тухайн гэр бүлийн сонголтууд болчихж байгаа. Гэхдээ одоо бол ер нь бол хаа судалдаж авч байгаа хүмүүс бол тэрэн дээр өрөөсөө эмзэглэхээ болцсон. Тэртээ тэргүүд хэрийг мэдж байгаа нөхцөл байдлууд харагдаж байна л да. За дан байшин барьчлаа, гачин сайхан байшин барьчлаа. За дулаахан одоо юу гэдгийг бүгдийг дүтсэн шийдэгдсэн. Тэгээд хүүхдтэй эсвэл одоо ганцаараа байдаг ээжигаа ч юм уу аавыгаа ч юм уу орхиж явах нэг том асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр дөрөв нөгөө танилцуулга өгч явахад энэ хотхон маань өөрөө хотхон байдлаар зохион байгуулагдсан харуул хамгаалалттай хашаатай тэгээд сөөхийн үйлчлэгээтэй тэр нь хүүхд хүртэл хардаг. Эндэргээд ийм үйлчлэгээнүүдийг бодохоор дан байшинтай харьцуулахад ингээд харьцангуй давуу талтай болж хувирч байгаа юм л да. Должогийн түрүүний хэлснээр төгжрэх газар нь хотод байгаа. Тийм учраас нөгөө эрт босоод тэр замаа туулчихад бол хотын төвд амьдэрсэн ч төгжрэн, хотын захт амьдэрсэн ч төгжрэх л болж хувирч байгаа. Надгарлыг хэлж байгаа хугацаа бол угаасаа бид нар хот дотор зарцуулдаг хугацаа байхгүй юу? Бараг бидний дундаж зарцуулалтаас бараг бага сонсогдоод байна яагаад би өглөө хараг гэрээсээ ажил руугаа гарахад бас л 1:40-45 минут зарцуулчихдаг шүү дээ. За дараагийн нэг асуулт нь бас л нөгөө хотоос зайтай учраас дэд бүтцээс хол гэдэг хүмүүс бас тэр зүйл дээр илүү их анхаарал хандуулдаг. Тэгэхээр энэ хотхон маань дэд бүтцийн хувьд ер нь хэрхэн шийдэгдсэн бэ? Цахилгаанаар халаалтай бол цахилгаанаар гэж байгаа. 8 айл тутмын дундаа нэг гүний худагтай. Тэгэхээр маш цэвэрхэн ус хэрэглэнэ. Одоо бохир танкнд хуримтлагдлаа. Шингэн гадагшлах боломжтой шингэнүүд нь ингээд хөрсөндөө шингэн байхгүй болоод лаг нь үлддэг байхгүй. Тийм учраас тэр танк бол тэр баргийн хугацаанд дүүрэхгүй маш удаан хугацаанд хэрэгэлдэг. Тэгээ хоёр айлын дунд гэсэн болохоор за яг нэг айлыг дунджаар 1-4-5 амбултэй гэж үзье л да тийм. Тэгэхэд бол би бол нэг жилд бол санаа зовхгүй л гэж бодож байна. Миний бодож байгаа. 2 жилдээ нэг бол гэж байна. Тийм яг тийм. Айгуу тэр нөгөө технологи нь өөрөө тэр лагаач гэсэндээ одоо юу гэдгийг шүүж авчаад бас ариутгадаг технологи. Тэгэхээр нөгөө хөрс рүү шингэж байгаа хэсэг нь хөрсийг богдсон. Тийм, ариутгагдаа гарч байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр хөрс богдсон. Бараг 99% цэвэршүүлэлттэй гэж ярьд юм байл шүү дээ. Шингэж байгаа нь шингэн нь. Нэг юм нэмэхэд яг ийм ижлэгэн хид хідэн хотхнууд байгаа. Тэр хотгонууд болохоор нөгөө нам даралтын цухаар халаадаг, уурын цухтай. Тэгэнгүүт нөгөө цэвэр агаарт очсон гэсэн буцаагаад нүүрс үнэртэй байгаа байхгүй юу? Дээрэс нь айл одоо гадагшаа явах эсвэл юунда гэртээ ирэхгүй байгаа тохиолдолд нөгөө дулааны төлбөр тогтмол төлж явах хэрэгтэй байдаг. Энд болохоор ерөнхийд нь багасгчтэй юм байлээ. Түрүүн чи нэг юм хэлсэн автоматжуулалт бас хийгдэж байгаа гэдээсэн. Ер нь бол хид хідэн ухаалаг системэд суйрлуулж байгаа. Одоо нөгөө нэг хамгийн нөгөө юу бохирдол одоо тоосчлт ихтэй хэсгээр нь суйрлуулдаг юм тоос сурагч мэдрэгч тийм тоос сурагч байд юм байна. Тийм тоос сурагч суйрлуулж байгаа нэгт нь дараагийнх нь болохоор нөгөө утсаараа одоо бүх гэрийнхаа цахилгааныг болон дулаанаа хэсгэж багасгах хөшгөө хүртэл ингэ хааж нээдэг тийм технологиос энэ суйрлуулж байгаа. Өөрөөр хэлбэл одоо ажлаа тараад хотоос гарахтаа нөгөө удирдлагаараа халаалтаа асаачих нь шүү дээ. Тэгээд дахиад наашаа ирэхэд гэрэн сайхан дулаахан байж ах нь байна. За тэгээд миний бас сонсноор хэрвээ
тэр яг зориултын тооллорыг авах юм бол 9 цагаас хойш амьдралтаа үнээр тооцдог тарифтай мэлэн шүү дээ. Манай энэ цахилгааны төлбөрийн систем чинь. Тэгэхээр тэр тооллорыг авчихаар ер нь дийлэнх судалгаагаар харахад бол их гэр бүлийн гэртээ өнгөрүүлж байгаа хугацаа нь 9 цагаас хойш байна гэсэн судалгаа байдаг гэсэн. Тэгэхээр тэр нь 50% хэмнэлттэй гэлөө хэдэн хувийн хэмнэлттэй гэлөө 50% нь улс төлөө 50% нь өөрсдөө төлдөг. Тийм одоо алс хол байдаг гэдэг айхтар их цахилгааны зардал гарна гэж бас бүү эмзэглээрээ. Тийм бас боломж байдаг гэсэн л гэж хэлмээр юм байна. Ажлынхаа газартаа ойрхон ч юм уу эсвэл айл нөгөө байраа сонгоод худалдаад авцсан байр сураа олцсон тийм хүмүүс бол туслангийн байр авах одоо хэрэг тэр хүмүүс хүсээд хүүхдүүдээ нэг хувийн эзэмшилтэй байх тийм ээ. Тийм шаардлагатай бол тэр хүмүүс авах нь угаасаа тодорхой. Тэгээ тийм учраас яг хүмүүс чинь нөгөө өвлийн улиралт нь хотод амьдрангуудаа зуны болохоор улиралт нь лагер руу гараад хагасаа мөтөн цанд гараад тэгэл ажлын өдрүүдээр болохоор хотод очиод яг тиймэрхүү бол нөгөө нэг амьдралын хэв маягаар амьдраад байгаа байхгүй юу. Дөрвөн улирал хотхны хувьд болохоор өнөөдөр аав ээжээгээ үр хүүхдүүдээ эндээ сайхан жилийн дөрвөн улирлаа агаарт байлгаад чинь өөртөө болохоор ажлынхаа өдрүүдээр хот руугаа ороод ажиллаа хийгээд амралтын өдрүүдэд ирээд байх боломжтой. Сүүлийн үед би бас иймэрхүү төрлийн үйлчлүүлэгчтэй нэлээд уулзсан л да. Юу гэхээр зэрэг үр хүүхэд нь том болоод сургууль соёлоо төгссөн тийм ээ. Гэр бүл зохиотсон. Тэгэнгүүтээ байрны асуудал үүсэж байгаа тэр гэр бүлд. За тэгэнгүүт ээж аав нь яах вэ гэхээр зэрэг тодорхой хэмжээгээр үр хүүхэдтэй орон зайгаа үлдээгээд өөрснөө шинээр байр худалдаж авах шаардлага гарч байгаа. Орон зай яг орон байраа үлдээгээд. Орон байраа үлдээгээд. За тэгэнгүүт энэ хүмүүс маань ахаа шинэ орон сууц худалдаж авахаасаа илүү